Монгол дахь сургуулийн сурагчдын амралт ихүү бага уу? Энэхүү бичлэгээрээ би дэлхийн улсуудын хамгийн богино амралтын бөгөөд боловсролын чанар, сурагчдын сургалтын тасралтгүй байдлыг чухалчилдаг 5 улсыг танилцуулъя. 5 дугаар Сингапур улс. Энэхүү улсын сурагчдын нийт амралтын хугацаа жилд 8-аас 17 хоног байдаг ба үүнд зуны амралт 4-өөс 6-7 хоног, өвлийн амралт 1-ээс 2-7 хоног, тусгай амралт 1-ээс 2-7 хоног. Энэ өндөр шалгалтын дараа манайхаар Яшийн дараа амарна гэсэн үг л дээ. Дөрөвдүгээрт Мексик улс. Мексик улсын сурагчдын нийт амралтын хугацаа жилд 8-аас 9-7 хоног байдаг ба үүнд зуны амралт 6-7 хоног, өвлийн амралт 2-7 хоног. Амралт богино боловсролын хөтөлбөрийг шахуу зохион байгуулалтаараа онцлогтой. 3-дугаарт Хятад улс. Хятад улсын сурагчдын нийт амралтын хугацаа жилд 8-аас 9-7 хоног байдаг ба үүнд зуны амралт 4-өөс 6-7 хоног, өвлийн амралт 2-оос 4-7 хоног. Хурдан хөгжиж буй эдийн засгийн шаардлагаас үүдэн сурагчдын ачаалал өндөр байдаг юм байна. 2-дугаарт Өмнөд Солонгос улс. Энэхүү улсын сурагчдын нийт амралтын хугацаа жилд 8-аас 9-7 хоног байх ба үүнд зуны амралт 4-өөс 5-7 хоног, өвлийн амралт 2-оос 3-7 хоног. Нэгдүгээрт Япон улс. Япон улсын сурагчдын нийт амралтын хугацаа жилд 7-оос 17 хоног байдаг ба үүнд зуны амралт 5-аас 6-7 хоног, өвлийн амралт 2-оос 3-7 хоног, хаврын амралт 1-ээс 2-7 хоног. Амралт богино боловч гэрийн даалгавар хичээл давтлага зайлшгүй байдаг байх нэ. Эдгээр улсууд сурагчдын боловсролд анхаарал хандуул сургалтын тасралтгүй байдлыг хадгалах зорилгоор богино амралтын системтэй байдаг юм байна. Харин та Монгол дахь сургуулийн сурагчдын амралтын талаар өөрийн сэтгэлээ комент хэсэгт бичээрэй. Ийхүү манай бичлэгийг үзсэн та бүхэндээ баярлалаа. Тань манай бичлэг таалагдсан бол манай YouTube-ийг subscribe дарж намайг дэмжээрэй. See you in my next video.